Өмнө бид нэр цахилгаан цэнэгийн талаар ярьсан. Цахилгаан цэнэг гэж юу вэ? Цахилгаан цэнэгийн шинж чанарын талаар ярьсан. За ингээд сам цаас хоёр таталцж байна. Сам нь асах цэнэгтэй, цаас нь нэмэх цэнэгтэй асах цэнэгтэй, сам цаасны нэмэх цэнийг татаад ингээд таталцсан. Энийг бол биднээс таталцсан гэдгээс тайлбарлана. За тэгээд самаа цэнэглээд энд хүрнэ. Тэгээд та бүхэн харж байгаа доотлын хоёр ягаан цаас нь нэгнийгээ түлхэж ижил цэнийг түлхэн гэдгээр тайлбарлана. Өнөөдөр бол бид нэр цахилгаан цэнэг биш, цахилгаан орны талаар ярина. Цахилгаан орн гэж юу вэ? Тэдгээрийн шинж чанар хэрхэн тооцоог талаар хэлсэн. Ямар нэг юм ингээд хүрээд татаад ингэх юм бол биднээс яаж авах вэ? Боддоор хүрч байгаа юм шиг нэ. Энэ хүрч байгаатай адилхан нөлөө үзүүлээд байгаа юм биднээс цахилгаан орн гэж нэрлэдэг. Тэгээд цахилгаан орн маань юу самарч эхлэх нэгдүгээр зайнаас самарч сам хол ойр байгаагаас өшөөд энэ хоёрын дунд орчин юу вэ гэдгээс. За одоо эдгээрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж үзье. За сая хийсэн туршилтаа дүрслээ зурх юм бол энэ болно. Манай сам, манай цаас байна. Энэ хоёрын хооронд хүрэх юм бол нэгэндээ харилцан үйлчлээд таталцсанаа. Хүрээгүй ч гэсэн нэгэндээ хүрч байгаа юм шиг харилцан үйлчилж байгаа. Энийг биднээс товчоор цахилгаан орн гэж ойлгож болно. Цахилгаан орны тодорхойлолт. Цэнэгийн харилцан үйлчлэлийг дамжуулдаг түүний орчин дойронд биднээс үл хамааран оршин байдаг бодит орон зайг цахилгаан орн гинэ. Цаваагаад өхүүлээ илүү их татж байгаа туршилтаар харсан. Тэгвэл сам цаас хоёрынхоо дундуур жишээ нь цаас гэж. Цаасаа гэсний ногооноор илэрхийл харилцан үйлчлэл нь багасж байгаа. Энэ харилцан үйлчлэлийг хэмжиж болно. За харилцан үйлчлэл туршилтаас харах юм бол хоорондох зайнаас хамаарна. Зайн ойртох юм бол харилцан үйлчлэл нь ихсэн. Дундуур нь өөр материал орж ирэх юм бол харилцан үйлчлэл нь бас багаснаа. Орчин илэрхийлээд байгаа параметрыг харьцангуй дийлэх нэвтрүүлэх чадвар нь энийг бол физикчид хэмжээд тогтсон тавьсан тогтмол тоонууд байгаа. Тэгээд энэ харилцан үйлчлэлийг хэмжихдээ цахилгаан орны хүчлэг энэ хүчилгээ биднээс Е-гээр тэмдэглэнэ. Нэгдүгээр цэнэгээс хамаарна, хоёрдугаар зайнаас, гуравдугаарт нь орчин буюу материалаас хамаарна. За эдгээр нийлүүлээд томьёо гаргаж авч болно. Томьёо гаргаж авахаас өмнөх туршилтан дээр үзсэн хүчний талаар ярилцсан. Эсрэг цэнэг, хасах цэнэг, нэмэх цэнэг байх юм бол хоорондоо F хүчээр таталцнаа. Ижил цэнэг адилхан хасах нэгнийгээ F хүчээр түлхэнэ. Ижилхэн нэмэх нэгнийгээ F хүчээр түлхэнэ. За тэгвэл энэ цэнэгүүдээс Q1 цэнэгүүдээ авчия. Тэгвэл юу бол Q2 цэнэг үлдэнэ. Q2 цэнэг үлдээд бусад цэнэгэд ямар хүчээр үйлчлэх юм бэ гэдгийг илэрхийлэх Е. Энийг бидний цахилгаан орны хүчлэг гэнэ. За хүчний томьёог бол өмнө үзсэн. F тэнцүү K гурчиг нь Q1, Q2 хуваах нь эпсилоны гурчиг нь R квадрат. K бол тогтмолтой, эпсилон бол тухайн бодисын шинж чанарыг илэрхийлсэн бас тогтмолтой. Энэ бол хэмжээд олцсон бодис болгонд өөрөөр тогтмолтой байна. R бол хоорондох зай, Q1, Q2 бол цэнэг. Тэгвэл сая юу авсан бэ гэхээр Q1-үүдийг авцсан. Энэ Q1-ийг хасаад бичих юм бол энэ домёогоор бидний цахилгаан орны хүчлэгийг тодорхойлно. За эргээд тохиолдох хүчил юм байна. Е тэнцүү К гурчиг нь Q хуваах нь эпсилон үржих нь R квадрат. К гэдэг нь нэгийг хуваах нь 4P үржих нь эпсилон альтой тэнцүү байна. Дараагийн нэг чухал ойлголт бол цахилгаан орны хүчний шугам. Цахилгаан орны хүчний шугам нэмэх цэнэг байх юм бол дандаа гадагшаа чиглэсэн. Нэмэх цэнэгээс гадагшаа чиглэсэн шулуунууд. Хасах цэнэг байх юм бол дотгошоо буюу хасах цэнэг рүү чиглэсэн ийм шулуунууд. Нэмэх хасах цэнэг байх юм бол нэмгээсээ гараад хасах дээрээ очисон ийм мөрийн шугамуд. За энэ бол маш чухал зарчим. Нэмгээсээ гараад хасах дээрээ очино. Энэ зарчмаар электроникт гарч ирэх чиглэлүүдийг тодорхойлж болно. Тэгвэл хоёр хасах цэнэг үйл болох вэ? Хасах цэнэг байх юм бол дандаа хасах цэнэг рүү чиглэсэн ийм мөрийн шугамуд гарч ирнэ. Хоёр нэмэх цэнэг байхад юу болох? За энийг бүгдээрээ өөрсдөө цаасан дээр зурж үзье. Зурж үзээд энэ хаягаар ороод өөрсдөө хийснийг зөв байна уу буруу байна уу гэдгийг шалгаж үзэж болно. Энэ хаяг руу орж үзье. Энэ дээр биднээс хоорондох зайг нь өөрчилж болно. Ингээд зайг нь өөрчлөөд толдуулж ойртуулаад байрлалыг өөрчилж болно. Цэнгийн хэмжээг өөрсдөө энэ бүгдээрээ туршаад үзээрэй.
доод талд нь дандаа нэмэгц цэнэгтэй ялтас, дээд талд нь дандаа хасах цэнэгтэй ялтас параллел байх юм бол хүчний шугамыг яаж зурах вэ? За нэмгээсээ гараад хасах дээр очно гэдэг зарчмаар нэмгээсээ гараад хасах дээр очсон ийм параллел шулуунууд гарч ирнэ. За энэ бол хоёр параллел ялтсын дунд цахилгаан орны хүчний шугам. За энийг өөрсдөө тайлбарлая. Хасах цэнэгтэй Б урдтай цэнэг цахилгаан орноор нэвтрэн гарахдаа доошлсон ба. Яагаад доошлж байгаа вэ? Эсрэг цэнэг байх юм бол таталцсан, ижил цэнэг байх юм бол түлхэлцэн гэдгээр тайлбарлана. За сая чиглэл ярьсан. Электронд гарч ирэх чиглэлийг бүгдийн цахилгаан орсны хүчний шугамаар тайлбарлана. Ямар зарчим бэ гэхлээр нэмгээсээ гараад хасах дээрээ очино. B хүчлийн үүсгүүр R резистор 2 байя. Энэ хоёрыг дамжуулагч утсаар олох юм бол гүйдэл. Гүйдлийн чиглэл хаашаа явах вэ гэдэг. Манай зарчим юу вэ? Нэмгээсээ гараад яваад эсвүүцлээрээ дамжаад тэгээд хаанаас төгсгөлээ хасах дээр. Тэгэхээр гүйдлийн чиглэл нь нэмгээсээ хасах руу чиглэсэн ийм шугам байна. Электрон төхөөрөмж маш өргөн ашиглагддаг диод дээр авч үзье. Электрон төхөөрөмжийн дотор асж байгаа гэрлийн бараг 99% нь гэрлэн диод буюу диодны нэгэн төрөл. За диодны бүтц бол их амархан П төрлийн хагас дамжуулагч бодис гэж байна. Энэ сул нүхнүүдтэй N төрлийн хагас дамжуулагч байна. Энэ сул электронуудтай. Электрон мэдээж хасах цэнэгтэй. Манай зарчим нэмгээсээ гараад хасах дээрээ очно. Тэгэхээр нэмгээсээ гараад хасах дээр очно гэдгээр зурх юм бол диод маань энэ бол. Энэ сумны чиглэл нь гүйдлийн чиглэлээ зааж байгаа гэсэн. Сая ярьсануудаа дүгнээд нэгтгэхэд үзье. Цэнэгүүд нэгэндээ харилцан үйлчлэл нь энэ харилцан үйлчлэлийг дамжуулж байгаа нэг цахилгаан орон гэж нэрлэнэ. Цахилгаан орны хүчлэг гэдэг нь өөр цэнэгт хэр их хүчээр үйлчилж байгааг илэрхийлнэ. Энийг томьёог нь өмнө гаргасан. Цахилгаан орны шугам нэмгээсээ эхлээд хасах дээрээ дуусна. За энэ зарчмаар электронд гарч ирэх чиглэлийг бүгдийг тайлбарлаж болно.